Санд сум энэ өвлийг зотруухан туулж байна. Нийт нутгийн 90% нь цастай, төрүүчийн цасан дагтаршиж бод мал байтугай адуу туурайгаараа цавчаад дийлхээргүй хатуурсныг нутгийнхаа хэлж байна. Тиймээс малчид ихэнх малаа тэжээж, намар нөөцөлсөн өвс тэжээлээ дуусан дахин худалдаа авчээ. Ийм нөхцөл байдалд анхны төлийн дуу цангинаж мал төллөж эхэлж байна. Эхний цас маань одоо 10 сарын 15-6 өдрүүдээр орж одоо битүү цас орж 4.1 мм тунц өгсөн. За дараагийн цас маань одоо хайлаа дуусаад 11 сарын 6-7-нд дахин цас орж одоо 8.8 мм тунцны цас орсоо. За ингэснээр бол одоо нийт нутгаар цасан бүрхүүлтэй түүнээс хойш одоо 6-7 удаагийн цас болон цасан шуурга тавьсан. За малчтын хувьд маань бас нэлээд хүндх малаа тэжээсэн ийм жил болж байна. За намрын хувьд бол бид нар 420 мянга орчим одоо мал манай нутагт намарж байсан. За эндээс одоо малчт маань зах зээлд борлуулж эдийн засгийн эргэлтэнд оруулж жилийн эцсийн мал тоолгоо 247 мянга 945 толгой мал тоолуулсан. За гадны аймгийн нутагт бол нэг 40 гаруй өрх ийм 21-2 орчим одоо мянган мал үйлчж байна. За бусад мал маань одоо сумдаас өөрөө үйлчж байна. За малчтын хувьд бол нэг доотлол нэг 500-аас дээдлэл нэг 2000 бодол өвс авсан. За сумын аюулгүйнөөс нэг 140 гаруй тонн одоо өвсийг татан төвлөрүүлсэн. Малчтаа өнгөлтөө үнээр олгосон. Одоогоор сумын хэмжээнд 5000 гаруй тоо толгой мал хорогдоод байна. Цаг хүнд байгаа хэдий ч малчид амжилт үтэл дүүрэн байж тусмаас улсын авраг цалтан 1, аймгийн авраг малчин 4, сумын авраг 10 тодорхойд байна.